Ер нь өөрөө яагаад заавал энэ Монгол ардын хувьсгалт нам гэдэг намыг сонгох болсон юм? Би бол одоо нөгөө нутгийн зөвлөл энтергээд явдаг арчилсан намын үйл ажиллагаанд би бол гишүүнээр нийлсээгүү ч гэсэн явж ирсэн. Одоо манай Зэд Банчиг дарга энэ үед 2008 онд манай найз гэрэлчлэн бит хоёр одоо Сэдэ даргыгаа дагаал явж ил байсан. 2010 он гарснаас хойш ч гэсэн одоо би ардын намын үйл ажиллагаанд нутгийнхаа зөвлөлийн үүднээс бол оролцоо явж ирсэн. Магна 2-ийн итгэл үнэмшлийг одоо татсан зүйл бол үзэл баримтлалдаа үнэн ч юм байна хувьсгалт нам. Дээрээс нь цоо шин одоо нэг шин замаар явуулах гэдэг юм одоо нэг өөр өнцөг одоо тавцсан байгаа даа шүү дээ. Бидний одоо болох бүтэхгүй байгаагийн шалтгаан нь үндсэн хуулиндаа юм байна. 92 оны үндсэн хуулийг бид нар өөрчлөх ёстой байна гэсэн тийм одоо том зорилго тавьсан нам надад таалагдсан байхгүй. Энэ бол одоо урт настай юм байна тий. Манай намууд бол одоо ойр зургийн юм ярьдаг. Хувьсгалт нам болвол нэлээд том өөрчлөлтийн тухай, цоо шин нийгэм байгуулах тухай тий. 92 оны үндсэн хуулийг өөрчилж цоо шин 5 дугаар үндсэн хуультай болох тухай ийм одоо үжил баримтлалтай учраас би бол хувьсгалт намдаа илсээд тэ итгэл үнэмшлийнхээ дагуу ингэж илсээд ингээд ажиллаа явж байгаа. Солонгос явах юм уу эсвэл одоо эх орноо сайхан болох юм уу гэдэгт нэг хоёр зам ба шүү дээ. Чи эх орноо одоо хүний зэрэгтэй гэдэг юм уу бусад улсуудын жишгтэй адилхан болгоод эх орондоо нэг амьдрах боломж байна. Тэрний төлөө чи залуу хүн юм бол залуучууд юм бол үгүй явах ёстой биз дээ. Үг хоолоогоо дуургаад биднэрт ямар боломж байна гэдгийн талаар ингээд ярилцаа дуу хоолойгоо өргөд явах ёстой л гэж би бодож байгаа. Тэр утгаараа бол би бол энэ намаа одоо Монгол Ардын хувьсгалт намыг сонгосон. Энэ зам бол одоо би хамгийн зөв зам дээрээс нь энэ одоо Монгол Ардын хувьсгалт намын боловсруулсан энэ ард түмний дундаас гарч ирсэн энэ одоо цоо шин 5 дугаар үндсэн хууль болвол энийг уншиж үзээрэй гэж би хүмүүстэй найз нөхдөдөө зөвлөмөр байна. Энэ бол одоо Монгол улсыг жинхэнэ хөгжлийн дамд нь оруулах ийм одоо хөгжлийн үндсэн хууль шүү. Энэ хуулийг хэдүүдээ одоо амьдралдаа хэрэгжүүлээд явах юм бол цоо шин нийгэм бид нар харин солонгос явах биш. Харин магадгүй зүгээр бидний дараагийн асуудал бол эдийн засгаа бүх салбарт нь хөгжүүлээд ирэхээр цагаач нарын асуудал гэдэг би тийм зовлонтой болох байх л гэж мөрөддөг шүү дээ. Ирээдүг бол би тэгж харж байгаа. Тий, тэгж одоо сайн сайхнаар би төсөөлж байгаа. Түүнээс ч одооний энэ замаараа явах юм бол ямар ч гэрэлт ирээдүй харагдахгүй байх шүү дээ. Одоо тэгэл одоо бол шин замаар явмаар байл гэж би боддог. Муухай зүйлүүд бол одоо ингээд цэг тавигдаад дууснаа Монгол. Сайхан цагийн эхлэл ирнэ. Тэрийг бол одоо бид нар авчирж байгаа. Би мэдж байна. Би төсөөлж байна. Тэ сайхан болоо шүү. Чи 20 онд ирээрэй л гэж би найзтай хэлсэн баг. Ерөөсө сайхан болохын эхлэлийг 20 он гэж үзэж болох уу? Би бол яг л тэгж харж байгаа. Салаа замын ихэн дээр ирсэн байна. Яг энэ замаараа яваад ингээд унаад дуусах юм уу? Эсвэл бид нар харин зөв зам сонгоод явах юм бол бид нар хөгжил цэцэглэлттэй, өр ширгүү, өрх бүр маань аз жаргалтай, орон сууц байшин савтай, дээрээс нь боловсролтой, дээрээс нь эрүүл мэнд нь одоо төр хариуцдаг, эрүүл сарвуулын монголчууд тэгээд дээрээс нь аж үйлдвэр гэдэг юм уу, дэд бүтэц хөгжсөн ийм сайхан Монгол улс маань байна л гэж би төсөөлж байгаа шүү дээ.